манайхан парт 2-оор ирээд тавтай морилцаа олон юм уншаад яахав шууд хэрэгжлэхэндээ орцгоё. Хязгааргүй хүчний өв зал сумжлагч 2 дугаар анги сэрсэн хүч. Хот даяар нам гүм ноёхож байлаа. Хэдхэн секундын өмнө аимшиг дараатан хотыг сүйгүүлэх гэж байсан. Гэвч одоо тэр хэдэн зуун метрийн цаана нурангийн дунд хэртэж байв. Үүнийг хийсэн хүн бол ердөө 16 настай хүү. Ариун. Юу болоод байна? Би үнэхээр үүнийг хийсэн гэж юу? Түүний гар бар зэрэг чичирч байлаа. Цээжин дотор нь халуун минерг урсаж байгаа мэт мэдрэгдэнэ. Яг тэр үед толгой нь хүчтэй өвдөв. Товгой. Гэнт түүний өмнө хөх хөнгийн гэрлээд цугларч эхлэв. Удалгүй агаарт үл мэдэгдэх тэмдэгтүүд гарч ирэв. Өв залгамжлагч илэрхээ. Хязгааргүй систем идэвхжлээ. Систем эзэн ариун нас 16 төвшин 1 хүч 10 хурд 8 тэсвэр 9 чадвар түүжээтэй. Энд чинь тоглоомын статус шиг юм байна шүү дээ. Гэвч түүнд гайхах хугацаа байсангүй. Нурамгийн дундаас аимшигтай архирах чимээ сонсогдов. Аратан босч ирчээ. Түүний бие шархацсан байсан ч амьд байв. Харин одоо улам их уурлаж. Тэр амьд байна. Бид дууслаа. Аратан ариун руу шийтэв. Дараа нь шууд дайрлаа. Газар дэрвэн. Бүүм. 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 Яах ёстой юм бэ? Анхны даалгавар үүсгэ. Зоржих. Сүүдрийн аратныг устгах. Ишагнал. 100 EXP анхны чадвар. Даалгавар өгöd байхаар нь хийдэ. Ариун шүдэ 100 нураг шалхав. Айдас байсаар байсан ч тэр ухарсангүй. Аратан аврах саруугаараа цахав. Гэвч энэ удаа ариуны нүд бүх хөдөлгөөнийг удаашруулсан харж байлаа. Би хөдөлгөөнийг нь харж байна. Тэр хажуу тийш үсрэн бултуу. Саруу газар цахна. Бүүм. Зам хагарчээ. Дахиж намайг айлгахгүй. Ариун бүх хүчээрээ цохилт хийв. Түүний нудрагаас цэнхэр энерги дэлбэрэв. Бүүм. Аратан арагшаа шидэгдэв. Гэвч одоо ч амьд байлаа. Түүний амнаас хар өнгийн энергийн бөмбөг үүсв. Хотын төвийг устрах хэмжээний хүч. Бид бүгд үххэн. Тэр чинь шин чадвар нэрглээ. Хязгааргүй цохигт. Хязгааргүй цохигт. Бүх энерги нэг зэг төвлөрүүл. Ариун үдэн үү, гараа хатгав. Цэнхэр гэрэл бүх биеийг нь бүрхлээ. Газар чичиж ихв. Салхи ширүүсв. Тэр урагш дайрлаа. Аратан ч энергийн бөмбөгөө харав. Хоёр хүч мөргөлдөв. Бүүм. Асар том дэлбэрэлт хотыг бүхэлдэн дэргэв. Тоос аажмар сарнив. Нурангийн дунд ариун зогсож байлаа. Харин Аратан ор мөргүй алга болсон байв. Даалгавар амжилттай. 100 EXP төгшин өссөн. 1-5 шин чадвар авлаа. Хязгааргүй мэдрэмж. Дуусчихлаа гэж юу? Гэвч яг тэр мөчөд тэнгэрийн халраар дахин чичирч эхлэв. Энэ удаа өмнөхөөс хэд дахин хүчтэй. Хагарлын гүнээс хүний дүртэй хар сүдэр гарч ирэв. Түүний ард 6 хар далавч дэлгэглэдэн. Нүд нь улаан өнгөөр гэрэгтэж байлаа. Сонирхолтой юм. Хинбэ? Намайг хүмүүс харанхуй генерал гэж нэрлэдэг. Өв залгамжлагчаа. Чамайг алхаар хэллээ. Ариун анх удаа өвглийн аюулыг жинхэнэ утгаар нь мэдэрлээ. Харин түүний урд зогсох тайсан өмнөх аратнаас хэдэн 100 дахин хүчтэй байв. 2 дугаар анги төгсөв. Part 3-аа нэх удахгүй оруулахыг хичээнэ. Хамгийн гол нь лайк, subscribe дараад дэмжээд өгөөрэй. Тэгээд part 3-аараа уулзцай түр бай. I'm unstoppable. Yeah, I win every single